За хүмүүсээ энд одоо яг юу болоод байна вэ гэхлээр Зунжингийн чиглэл багшийн дээл дээрээс хөдөлсөн автобус бүхэл бүтэн цаг төвжирсний эцэст энэ хөлтөө автобусын дотор хүн ингээд ухаан алдаж унлаа. Жолоочийн цонхоо онгойлох, хаалгаа онгойлох хүн агааргүйдээ ухаан алдаж унах гээд байна гэсэн боловч энэ 12-18 ОБ9 гэсэн дугаартай нисэх Зунжингийн автобусанд байсан хүн ухаан алдаад одоо ингээд гудамжинд нөгөө ухаалтсан хүнийгээ ингээд энэ автобусын дотор байсан хүмүүс бүр орилж чарлж аргаа барж иж ингээд байж байна. Жолооч нь ерөөсөө хаалгаа онгойлгоогүй. Ингэж байсараагаад энэ ухаалтсан хүнийг ингээд аваад сууж байна. Түргэн дуудсан юм уу? Та яагаад ингэж хүн ухаалах гэдэг наа гэдэг чинь зогсохгүй хаалгаа онгойлохгүй байгаа юм бэ? Чи юу яриад байгаа? Дөрмөндөө тэгж хаалгаа онгойлгодог. Дөрмнээс чи юу яриад байгаа? Дөрмөндөө тэгж хаалгаа онгойлгодог. Дөрмнээс тэгж хаалгаа онгойлгодог. Дөрмнээс илүүтэй энэ хүний аим яригдчихэж штэ. Энэ хүн одоо ухаалдаж унаад аргаа бараад энэ гудамжинд ингэж сөхрөө сууж энэ та хардаа. Бүтэн цаг таныг хаалгаа онгойлгооч гэж зорчигчид шаардлага штэ. Та яагаад ийм хүний ёсноос гажууд байгаа юм бэ? Наад цагдаач ингэж ойлгохгүй чи. Наад цагдаач ингэж ойлгохгүй чи. Наад цагдаач ингэж ойлгохгүй чи. Гэхдээ энэ бүхэл бүтэн автобус дөрөн гэрч байна. Тэгээ ийшээ чамаасаа ийшээ гарч ийн энэ хүний хүндлээ. Одоо болгоо. Одоо хүндэлж яах юм? Энэ хүн ухаалдаад унтсан байна. Дуудсан би хэлээвээ. Бүр болгоод ингэж асуу дуудъя гэж би хэлээвээ. Бүтэн цагийн дараа дуудаж байгаа сте та ухаалдаад унан эзгээд ингэж оромжлоод ээж болох юм уу? Юу гэсэн үг юм?